Шагаан нууц. Төв Азийн эрдний нүүдэлчдийн ахуй амьдрал оюун сэтгэлгээний нэгэн төв болсон шагаа хэмээх малын шаант ясны нарийн үзүүрт орших цул ясны нууц энд оршив. Малаас ясын салгаж түүнийхээ дөрвөн талыг морь буюу алц, хонь буюу та, ямаа буюу бөг, тэмээ буюу цог хэмээн нэрийдэн өр хүүхдүүдэд заан сургадаг байлаа. Оюун санааны амьдралд шагаа гэдэг зүйл бол маш их өөрмөц үн цэнтэй өв соёлын нэг гэдгийг би энд онцолж хэлье. Юуны өмнө шагаа нүүдэлчин ард түмний дунд ангаах ухаан, тоглоом наадам, оюун ухааны сорилгот их өргөн хэрглэж ирсэн юм өрмөц малын нэг төрлийн яс юм. Тэгэхээр шагааг бол одоо эрт дээр үед бол яг л ийм ухамсарын үүднээс мулталж аваад тэгээд тухайн нөгөө хайртай байсан амьтнаа төлөөлүүлж хадгалах, тэгээд тэрнийгээ эрхэмлэх гэх мэтчлэн зан үеийн уламжлал ийм шагаан олон соёл үүсгэхэд урдч нөхцөл нь болсон доо. Шагаа юугаараа монголчуудын оюун санааны их өндөр өв соёл болсон бай гэдэг утга нь бол шагаа өөрөө дөрвөн талтай. Тэр дөрвөн талаараа өөрсдийн аж амьдралын гол үндэс болсон мал аж ахуйг бэлэгдэж түүгээр дамжуулан малынхаа үржил ийм бэлэгдэл болгож хэрэгэлдэг. Нүүдлийн мал аж ахуйгаа дээдэлсэн, эрхэмлсэн тэр зан үеийн элементүүдээс энэ шагаа хэрэглэх явдал гарчээ гэж үзэж болно. 4-5 мянган жилийн өмнө хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин буш хэгсвэрийн соёлд мөн шагааг дагалдуул тавьсан байдаг. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр шагаа бол саяхны бидний биш, егөөс 4-5 мянган жилийн эртний уламжлалтай монголчуудын өн эртний өв уламжлалын нэг юм гэж хэлэх гэсэн. Бидний мэдж байгаагаар шагааны хамгийн эртний түүх неолит буюу шинэ чулуун зэвсгийн үе манай эртний өмнөх 8000-аас 3000 жилийн өмнөхтэй холбогдож байна. Энэ нь хүний амьдралын дундаж наслалтаар бодож үзэхэд биднээс дээш 125 үед энэ уламжлал тоглоомыг хэрэгжилж ирсэн байх нь. Учир юу гэвэл Төв Азад энэ мал аж ахуй эрхэлсэн цаг хугацаа бол судлаачид неолитийн үед бол нэлээд өндөр түвшинд хөгжиж ирсэн ийм түүхтэй гэж үздэг. Тэрнээс нь уламжлаад үзэхэд бол тухайн цаг үеэс эхлээд шагааны өвөг хэрэглээ бий болсон. Дөрвөлжин булшны үед бол нийтийн хэрэглээнд орж, за тэгээд цаашдаа эртний улсуудын үед бол улам боловсронгуй болоод шат амжилттай хөгжиж ирж гэсэн ийм дүгнэлт гаргаж байна. Энэ хүнүүгийн булшнаас олдсон энэхүү тамгатай шагаанууд юуг илэрх хийж яах гэхээр мөн хүний өмч хөрөнгийн бэлэгдэл болсон гэдгийг бас тодорхой харуулж байна. Яагаад тэгэхээр тэр шагаан бөөрөн дөрвөө тамганууд бол үндсэн тамга цөөн тоотой, ихэвчлэн ирээчмэл, сараачмал төрсөд ихтэй байдаг. Ер нь бол энэ эртний булшнаас гарч байгаа шагаанууд бол дандаа хүүхдийн орсуулганд байдаг. Насан туршидтын орсуулганд их байдаг. Тэгэхээр насан туршидтээс хүн насанд хүртлээ өөрөн гэсэн өмч хөрөнгөтэй болтлоо хүүхдийн ганц хэрэгэлдэг юм бол энэ шагаа. Тэгэхээр шагаа тэр хүүхд хичнээн шагаатай төдий хэмжээгээр би иргэдүүд манс хөрөгтэй болно гэсэн ийм биелэгдэл байна. Тийм ч учраас тухайн хүүхд өөрийнхөө шагааг миний малын ийм там гэж ингэ тамгалсан байх
магадлалтай. Бидний бол зүгээр ийм байдлаа үзэж байгаа. Тэгэд хүүхдийн хэрэглээний дунд тэр шагаа байсан учраас одоо томцол тэрний бөөрөн дээр бэлэгдлийн хідэн дүрс сэлж болох юм. За хүүхдүүд бол тэр шулуун зураасаар одоо дүрс гаргах боломжтой байдаг. Одоо тийм одоо томцол шиг нарийн хурц үзүүртэй зүйлээр ясан дээр ингэж дугуй дүрс сэлэх, өөр бусад энэ дүрс сэлэх бол төвхтэй шүү дээ. Хүүхдүүдийн хувьд бол тийм учраас тэр шулуун зураастай тэр ирээчмэл сараачмал дүрсүүд бол хүүхдийн гараар үлдэгдэж тэр тодорхой одоо тэг сайтай тамга тэмдгүүд бол томцоолын гараар үлдэгдэж гэж үзэж байгаа. Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануу багийн нутаг дах балгасын тал хэмээх газар орших Хүн нүгийн хаад язгууртны булш түүн дотроо 1-р булшны дагуу хүүхдийн 3-р булшнаас олдсон энэ шагаа газрын хөрсөнд 3,000-аас 8,000 жилийг өнгөрөөсөн юм. Харин өнөөдөр Улаанбаатар их сургуулийн археологийн музейд хадгалагдж байна. Гэхдээ дээр нь тэмдэглэгдсэн тамга тэмдэг арилаа гүн дээр хэлбэр хийц огт алдаагүй нь гайхалтай. За ер нь бол хүнүүгийн булшинд одоо ялангуяа хүүхдийн булшинд энэ шагаа дагалдуулж, энэ тамгатай шагаа дагалдуулах юм уламжил бол бий. Жишээлбэл Монгол Улсын их сургуулийн профессор Навааны малтсан, Архангай аймгийн Батцангэл сумын нутагт малтсан булшинд мөн ялгаа байхгүй тэг тамгатай шагаа байсан. За мөн хожимын монголчуудын булшинд одоо шагаа байнга дагалдуулдаг. Тэгэхээр шагаа болон шагаа чөмгийг эрхэмлдэг энэ монголчуудын зан үйлийг одоо маш их агуулгатай. За мөн одоо Өвөрхангай аймгийн одоо Барзуу уулаас гарсан шагаанууд мөн хүүхдийн булш байсан. Гэх мэтлэн тооч бол олон бий. Шагааг өн эрднээс соёлын хөв болгон хэрэгжилж байсан баримтууд олон. Тухайлбал Монголын нууц товчооны 3-р бүлгийн 116-ад Тэмүүжин Жамуу 2 хорхоногийн хөндийд нээлэн бууж Эрдний анд бололцсноо дурдж улам дотн болж найралдыг илцэв. Анх урд анд бололцоход Тэмүүжин 11 настай байсан билээ. Тэр цагт Жамуух нэгэн 3 шагааг Тэмүүжинд өгч, Тэмүүжин нэгэн цутгамал шагааг Жамуухд өгч, онны мөсөн дээр шагалсан наадаж анд бололцсон билээ гэсэн байдаг. Мантхай цэцэн хатан гэл кино байдаг. Тэрэн дээр өн болдван мантхай 2 шагаа одоо хувааж авч нөгөө тоглодог байсан шагаагаа хувааж авсан. Тэр уламжил яг л байсан. Татал энэ шагаануудыг барьж авах юм. Тийм ээ. Чи санахгүй байна. Чи бид анх танилцаж шагаа тоглож байгаад 4 мөр мөхөд миний булааж авсан шагаанууд. Тэгээд би хадгалж явдаг юм. Нэрэ тэглэв. Мөн Монголын нууц товчооны 1-р бүлгийн 49-р зүйлд өгүүлрөв. Тэр цагт Юсүхэ Баатар татарын Тэмүүжин үгээ хорий бохоо зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан өвлөн үжин онны дэлгүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагаан чинээ нүж атхан төржээ хэмээсэн байна. Энэ нь 13-р зууны үед ч шагааг ахуй амьдралдаа өргөн дэлгэр хэрэгжилж байсны жишээ юм. За Монгол ардын үлгэр туйлд ч гэсэн одоо маш их тийм мэдээнүүд бий. Алт мөнгөний шагаа гэдэг хүмүүстийн нэрэг бий. За алт мөнгөний шагаатай хүн бол одоо ажил үйлснэг сайн бүтдэгч гэдэг юм. Гэх мэтийн ийм одоо уламжилсан үйлүүд бол бий. Эйнхүү малын шаантяс шагааны түүх домог арвинтай. Гэвч чухамхүү юуны учир энэ яс соёлын томоохон өв болсон хийгээд түүний эйнхүү ашиглах болсон шаардлага нь нэн сонирхолтой. За анагаах ухаанд хэрэгжиж хамгийн гол одоо үндэс нь бол эртний нүүдэлчдийн хоол хүнсний хамгийн шим тэжээлтэй одоо ёсны тоонд ордог. Тийм учраас эртний цэрэг дайчид хөдөө олон жил аян дайнд явж байхдаа улан хоногийн турш аян дайнд явах хугацаанд шагаа, тойгны
ясыг одоо хүнсэндээ хэрэгэлдэг. Байнга одоо шин тижээлийн ашиглаж ирсэн юм. Дээр үеийн цэргүүдэд тоогны болон шагаан ясыг хүлгээд явхад өсдөггүй хэдэн өдрийн үйл таадаг тухай зөндөө олон мэдээнүүд байдаг. Гэтэ өнөөдөр одоо тэрнийг нотлох одоо ямар нэг баримтгүй болчих. Хуучны үг хэл бол олон байгаа. Шагаа хүлхэж явсан хүн бол хизэж үйлсдэг. Тэгэхээр энэ шагаанд байгаа тэг органик шин тижээлтэй байдлыг энэ одоо нүүдэлчид бол маш эртнээс мэддэг байсны одоо тодорхой жишээ. Хүннүүгийн булшнаас олдсон эдгээр шагаан өн удаан хадгалагдсан боловч сэргэж их, бутрах, тоос болон үгүрээгүүн дүүний шин тижээл тослог чанартай холбоотой. Энийг шин тижээлийн монголчууд холын замд явахдаа ашигладаг байсан нь их сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Нэрт хүмүүс шагаа хэрглэжсэн тохиолдол их олон бий. Тэр нь бол тодорхой одоо дурсамж, дурддгал хувь хүмүүсийн яриагаар нотлогддог. Хамгийн наацхийн жишээ та бүхэн мэднэ. Нацаг дорж ин шагаа гэдэг одоо зохиолч төвлийн хорооны байранд байдаг. Мөн одоо Төв аймгийн музейд хадгалагдж идэг. Намн доржийн одоо сайн уянхан намн доржийн тоглож исэн одоо шагаанууд байдаг. Тэрнийг сүхвагва гэж хүн хадгалж байдаг. За богдхааны гарт шагаа байсан тухай бас тэмдэглэлүүд үзэгддэг. За тэрнийг нотлох баримт одоо Богдооны ордон музейн сан хамрагт хадгалагдж байгаа хос шагаа байдаг. Тэргээр одоо бид шагаа хэрглэж иж гэдгийг нотолж болох юм. Ийхүү шагааг соёлын томоохон өв болгон хэрглэж байсан баримтууд түүхэн их сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн нь олонтой. Малын нэгэн ясыг морь, хонь, яма, тэмээ хэмээн нэрийдэж дүүгээрээ оюун ухаанаа тэлдэг ард түмний тухай хөрстийн чихэнд хүрхэн. Хэдийн үеэс яг энэ шагааны дөрвөн талыг морь, хонь, тэмээ, яма гэж нэрлэж вэ гэдэг нь бол одоо бас харьцангуй ойлголт. Шууд нэрлэхэд хэцүү байгаа. Яг тэгэхээр биднэрт бол сурвалжийн мэдээ тодорхой тийм мэдээнүүд бол байхгүй. Морь. За адуу гэд харахад бол шулуун нуруутай байдаг. Шагааны морь тал бол шулуун байдаг. За морь гэдэг биетийн хэлбэртэй яг нь бол зөв буруу эргүүлэх гэж бас байна. Зөв эргүүлэхтэй нь болохоор морь, буруу эргүүлэхтэй нь гүү гэж хэлдэг. Тэгэхээр одоо малын хүүсээ хүртэл ингэж ялгаж хэлэх ийм онцлог бол байх шиг байна. Омог дөрвөн туурайнда санааны чимэгтэй зээрдмөр минь. Омруу сагаг хоёртоо салхины хурдтай хүлэгмөр минь. Наран нөмөрсөн сэрвэтэй удмын үгшилтэй зээрдмөр минь. Насан заяанд цалигайтай ганг нуурын шуран хай минь. Давхта давх. Хонь. Хонь гэсэн нэрлдэг одоо тэг бөмбөр тал нь бол одоо ерөнхийдөө харахад бол энэ бөмбөсөн одоо хонь хэлбэртэй байх жишээд. За хонь бол гүдгэр тийм ээ одоо тарган цатгалан байхдаа бол гүдгэр байдаг, цагаан өнгөтэй байдаг. Тэрийн төсөөлүүлээд нөгөө гүдгэр талын хонь гिचэж. Мэнцэн цагаан зүстэй, мандахар хөөрхөн биетэй. Шүрэн цагаан хонь минь шижирт талаа чимэх юм. Яма. За яма гэд нэрлдэг тал нь болохоор жоохон эргээд гэдгэрдүү жоохон тургахай. Тэгээ яма тал дээр бол бас нэлээд судалгааны үр дүн сонирхолтой гардаг л да.
хонхор талд бол монголчууд жоохон дургу одоо суух, нүүдэл суух хийхдээ тэр газраас аль болох зайлс хийж явдаг. За тэгээд ямаага манайхан чинь бас нэгэ тийм халуун уушуутай мал гэж үздэггүй шүү дээ. Одоо богийн түрүүнд яваад хамаг шимт ижэлтэй юуг нь зулгаагаад ичдэг гэдэг утгаар нь. Тэгээд энэ хоёр бас нөхцөлдөг юм. Тэгээд тэр талын бол ямаа гэд нэрлэж. Алтаар үнэлэгдэх ноолууртай, аминд хүрэхгүй цаазтай, ардын их хурлаас цалинтай, ямаа бол ян амтэн юм. Ямаа 5 хошуу малын минь нэг билээ. Тэмээ тал гэдэг бол хотгор тэгээд хүрээгээрээ гүтгэр овгор тийм ээ. За тэр нь бол хоёр талаас харах юм бол яг л тэмээний бүх шиг байх жишээтэй. За зарим нутагт бол тэмээ гэсэн хэлбэр нь бол үхэр гэж хэлдэг одоо ийм онцлог бий. Усныг уугаад гарвал 3-9 хондог. Уйж цаогоод идэлхэд 30 хоногийн үл даадаг. Урд холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй. Унган говен орхиж нутаг өрдөөж шилээгүй. Тэмээ 5 хошуу малын минь нэг билээ. Тал дүүрэн 5 хошуу мал минь бэлчиж байна. Тааны үнэртэй нутагт минь ад жаргал нь ирээ юу. Тансаг байгалийнхаа сайхныг тодотгох гээд 5 хошуу мал минь таран бэлчиж байна уу. Хурд хүч оюун санаагаа одоо сорих тоглоом наадам хийдэг. Жишээлбэл шагаа харах, шагаа таалцах, за алан мэлхий өрөх гэх мэтийн эдгээр тоглоомууд бол хүний оюун ухааныг сорьдог. Тоогоо, хурдааг, за ухаалцсан байгаа. Шагаа нислэх гэдэг бол хол ойргийн зайд одоо хүний баримжааг хүүхдийг одоо баримжаатай болгох, зөв мэрэгэн онох гэх мэт юм олон төрлийн одоо авиас чадварыг хөгжүүлж байдаг. 80 гаруй шагаан тоглоомын төрөл бий болчихсон байдаг. Ихэнх нь тэгтээ мартагдчихвал одоо үлдсэн нь бол 1-4-5 орчим гарын 5-3-нд багтгаалшгүй төрөл нь үлдчихэд. Шагааг бол зориуд ингэж тоглоом нааданд хэрэглэх юм бас нэг учир нь бол шагаа өөрөө ямар нэгэн хэмгүү цул яасан. Тийм учраас хүндрүүлэгч болгож хэрэглэхэд бас их тохиромжтой. Морь уралдуулах. Малын шагаанаас өөрийн хамгийн хурдан хөлөг болгож нэг шагааг сонгон авна. Үлдсэн шагааг морь талаар нь игнүүлэн өрж гарааны зурваст аргамгаа сойн зогсооно. Ингээд сонгож авсан 4 шагааг орхин морь буух тоолонгоор өөрийн морийг нэгнүүд урагшлуулах байдлаар хамгийн түрүүнд барайнд хүрсэн морины эзэн төрүүлнэ. Богцог нислэх. Шагаануудаа гар дээрээ овоолон газарт цацсан тараана. Хамгийн ойрхон буусан ижил малыг нислэн онсон тохиолдолд өөртөө авах байдлаар хамгийн олон богцог нислэлсэн нь хожино. За гоёл чимгэлийн зүйл бас шагааг хэрэгэлдэг. Ихэнх одоо Монголын төвийн сургуульчдад бол Монголын одоо дээд язгууртнууд алтан мөнгөний шагаа одоо бэлгэдлийн зүйл болгож байнга бүрсэндээ авч явж ирсэн юм одоо баримтууд. Шагаагаар мэргэлжсэн тухай хөх сударт мэдээ байждаг. За тэрнийг нь нотлсон олон ярианууд бий. Одоо томоохон ламууд бол 3 шагаагаар мэргэлдэг байсан, 4 шагаагаар мэргэлдэг байсан. Тэр шагаагаа маш их эрхэмлэж тусгай ууц савнд хадгалдаг байсан тухай. За одоо бол Өвөр Хангай аймгийн Мүжэн сан өмрөгт тэр 4 шагааг тусгай ууданд хийж хадгалдаг байсан.
тэр одоо эдүлгийн зүйл бол музейн самрагт хадгалагдаж байгаа. Хүн одоо аян замд гарах, ангөргөө хийх, ажил үйлсээ бүтээхийн өмнө одоо ямар ч монгол хүнтэй нэг үздэг. Тэгээ одоо шууд ихний одоо шидэлтэйг одоо дөрвөн бэх хөөхөн бол одоо миний ажил үйл сайхан бүтэх юм байна гэх мэт. Энэ бол бас л нүүдэлчдийн ахуй амьдралтай одоо байнга хэрэгжилж ийсэн одоо нэг шүтлгийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Зүгээр зарим нэг шагаагаар мэргэлдэг гэд хүмүүс байдаг л та. Одоо дөрвөн шагаа тавьж байгаа тийм ээ. За тэднийг одоо шагаа мэргээс сонсож байхад бол маш их учир зүйн холбогдол ихтэй юм байлээ. Жишээлбэл бууж байгаа шагааны тал байгаа шүү дээ. Хоноор булаа гэхэд толгой нь хаашаа харсан байна. Толгойных нь урд талд өөр шагаа тусч үгүй юу гэд. Тэгээд тэр шагаа орхих одоо тэр орчин нөхцөл нь хүртэл одоо шагаагаар мэргэлүүлж байгаа хүн бол өөрийн гараараа шагаагаа орхих ёстой ч гэдэг юм уу, хоошоо зогссон юм уу, эсвэл байрлсан байх ёстой ч гэдэг юм уу гих мэтлээ олон дэг тим юм байдаг юм байл. Шагаа чумыг атгаж шар нагд мөргөн гэж одоо монголчууд хэлдэг. Энэ юу гэж хэлэхээр айлгэр болж байгаа залуу хосуудыг шагаа чумыг атгуулна наранд мөргүүлж одоо амьдралынх нь бие биендээ одоо хайр халамжтай тангараг өргүүлж. Шагаатай хэсгийг эхнэр нь бүдүүн шагаан чөмгийн бүдүүн хэсгийг нь бол нөхөр нь одоо хамт татгаж юм даа. Шагаа бол түүхэн хөгжлийнхөө явцад маш олон төрлийн соёлд шингэсэн байна. За мөн хүүхдийг төрөхөд хамгийн түрүүнд шагаа чөмгөний одоо шүл уулгаж ээж нь шүлийг нь уулгаад дараа нь тэг одоо шүл угаасан чөмгийг шагаа чөмгийн хүүхдэд одоо өөртөө зориулж хадгалдаг. Энэ нь бол хүний одоо анхны өмч нь тухайн хүн. Тэгэхээр энэ шагаа бол зүгээр нэг одоо бэлэгдэл биш, бас хүний өмч хөрөнгөний бэлэгдэл гэдгийг бас баталж байгаа гэнэ. Тэг гэдэг маань ямар нэгэн зүүсгэлийг бүсэнд одоо тэглүүлэх тэрийг хэлж байгаа. За энэний уламжил юун дээр илэрч гарч ирдгүү гэхээр одоо монголчуудын хит хутга байдаг тийм ээ. Хит хутгын хутганы нэг хэсэг тээгийг цутгамал шагаагаар хийсэн байдаг. Одоо ийм уламжил бол манай одоо дарах зуулын урлалд бол нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Алтаар цутгасан байдаг, мөнгөөр цутгасан байдаг. За хүрлээр мөн цутгасан байдаг. Энэ юмнууд бол энэ цутгамал шагаанууд бол одоо баттай эхлэл нь бол 13 дугаар 100 баг. Тэрнийг нь бол хар хорины малтлагаас цутгамал хүрэл шагаа олдсноор тайлбарлаж болох. Бичиг үсгийн соёлтой бас холбогдох магадлал их байна. Тэг одоо энэ хүнүүгийн булшнаас гарсан тамганууд бол эртний рүүн бичгийн зарим тэмдэгтүүд бас байгаа учраас бичиг үсгийн дурсгалыг бас бэлэгдэж сэлсэн байхыг үүсэхгүй. Гагцхүү одоо энийг судалж одоо улирч баларч байгаа тэр зүйлсийг нь эргүүлж тодруулах энэ судалгааны ажлууд одоо дутмаг байгаа л. Шагааг өдөр тутмын ахуй амьдрал оюун санаанд хэрэгжилж байгаа ард түмэн бол өнөөдөр монголчууд л. Дэлхийд дээр байгаа нүүдэлчин ард түмэн дотор энэ малын өчүүхэн ясанд ийм их соёлын өвийг шингээсэн ард түмэн нэгч байхгүй. Ийм их гэдэг маань 80 гаруй төрлийн шагаан тоглоом үүсгэж гисэн. Тэгээ тэргээрээ хүүхдүүдэд сурган хүмүүжүүлэх дэг тогтолцоо бий болгоцсон. Тэгээ ерөөсөө амьдралынх нь бүхий л хугацаанд шагааг одоо тухайн хүнийг дагаж явдаг. Тэгээд тэргээрээ бол маш том хүрээл соёлын хүрээл бий болгоцсон. Ийм ард түмэн дэлхийд дээр байдаггүй. Тийм ээ. Шагаа нууц ердөөл нүүдэлчин ардын ахуй амьдралын нэгэхэн хэсэгт оршино. Мэргэн түргэн тоглоом наадгайн утга зөвн шинжтэй. Мэрэг төлөг үнд ойрхон нь далдын хүчтэй. Ганган хэнцэр гоёл чимгэн ангаах шидтэй. Шагааны нууц нь ард түмнийхээ ахуй амьдралын түүхэн юм. Том соёлоо зүгээр ингээд мартаад үлдээчих юм уу, эсвэл аль болох хэмжээгээр нь сэргээгээд би Монгол хүн гэдгээ илэрхийлэх нэг сэжүр болгож үлдээх юм уу гэдэг дээр манай судлаачид за тэгээ холбогдох албаны улсууд
бүгдээрээ анхаарал хандуулбал бас сайн байгаа. Морь буугаарай, молор эрдэн өөдөө байг. Хонь буугаарай, хотоороо дүүрэн хоньтой болог. Тэмээ буугаарай, тэнгэрэ дүүрэн эрдэмтэй болог. Ямаа буугаарай, яргуу талаараа дүүрэн жаргалтай байгэ.